За миний өнөөдрийн сэдв болохоор UX design and technology гэсэн байна. Гэхдээ сэдвийг ярихын өмнө болохоор би өөрөө тийм мэргэжлийн UI UX design ерөөсөө биш. Тэгэхээр өнөөдөр бол таргад нэг тийм супер нэг заагаад тэг ойлгуулах гэсэн юм байна. Зөвхөн байхгүй. Хатамсээс би өөрөө дизайнер мэргэжилтэй. Тэр үл батна. За тэгээд өнөөдөр зүгээр юу ярих гэж бодсон бэ гэхээр бид дизайнер мэргэжилтэй гэсэн одоо зөвхөн технологи салбарт ажиллаж байгаа. Тэгээд энэ дээрээсээ зүгээр тулгуурлаад дизайнер салбарт орсноос ахуулаад одоо хөдөлгөөд явж байгаа экспириенсээ ахуулаад өөрийнхөө одоо нэг бий болсон перспектив гэх юм уу да. Тэгээд та зөвхөн хуулцмаас гарсан зүйлсээ өдөө хуваалцах. Тэр зүйл мэдээж өсөө UX болон технологитой холбоотой байна. Тэний слайдын царайлаг үйл биш үү юу өглөө босоод хийсэн. За тэгэхээр дараагийн шууд дараагийн слайд руу орчихлоо. За энэ ихэнх тул би мэдээж өөрийнхөө тодорхой хэмжээний түүхийг тайлбарлах хуваалцах хэрэгтэй болно. Тэр нь болохоор ер нь өөрөө би азар дизайн болсон. Тэр нь болохоор угаасаа тухайн үед угаасаа тэг яши оноо ороод зүгээр таарсан анги яваад авт үзэхгүй. Тэгээ тэрний угаасаа аз таарч орсон дизайн гэсэн. Тэгээд ер нь бол одоо л жоохон бурхандаа жоохон талархмаар ямар боёнтэй юм гэж хэлээд байна. За тэгээд тийчнээс амар сонирхолтой нэг зүйл нь юусэн гэхээр анх огт мэргэжлийн мэдгүйгээр дизайн ангид ороод тэгээд явж байхад манай одоо мондөг багшуудын минийс хайртай хүндэлж явдаг хүмүүсийн маань тэгээд тэр багш маань манай ангийнхаас сонирхолтой асуулт байсан. 3 дахь курс байх билүү дээ. Биднээс нэг байс ирэл ирэх нэг асуулт байсан. Тэр дизайн төрүүлж явдаг юм уу, технологи төрүүлж явдаг юм уу? Тэгвэл тэндээс ч үгүйсээ мэдээж ингээ ангаар ингээ хоёр орж талан дизайн болоод талан технологи болоод. Тэгээд тэр үед болохоор би өөрөө ингээ дотор голд ингээ хатчихсан. Яа, ажил зүг юм болоо. Тэгээд ясэндээ тухайд л нэр аль нь би хариулж чаддаггүйсэн даа ингээ голд нь хатчихсан. Тэгээд тэрнийхээ хариултыг ерөөдөө олохын тулд гэхдээ ерөөдөө тэр асуулт ерөөдөө бай толгойд явдаг гэсэн асуулт. Тэгээд одоо болохоор тодорхой хэмжээний тэр асуултандаа хариулт олсон гэж бодож байгаа. Тэгээд тэрний талаар ерөөдөө хаваалцсан. За тэгээд би чинь инкрэслэдээс хэлчихэ. Тэгээд дизайн салбарт ороод за тэнцээс бусдал нөгөө дизайнеруудын ажилтай алтуур хийгээл тэгж ерөөдөө төгсөөд тэгээд төгснөөсөө хойш болохоор өөрхөн дизайн компаниг 2017 онд ерөөдөө үүсгэн байгаа гэсэн. Тэгээ 2017 онд давтчихлаа залуу. Тэр уг нь гайваа бас 8 сар байсан. Тэгээ тэн дээрээс болохоор юу алдсан бэ гэд тэр зүйлээ амар дэвшүүлж ирэхдээ амар том алдчихад амар том өрөнд орчоод тэгэл амар бодож байгаа. Тэгээд тэр зүйл нь юу байсан бэ гэхээр би оюут махта тад автуулан гээд наадам мэдгүй. Логин харуулах бараг тавьж байгаа. Тэгээд автуулан гээд оюут махад болдгоо байсан бидний наадам байгаа. Нэг би зөвхөн байгууллагад 2-3 жил явж байсан. Тэгээд энэ болохоор би өөрөө аягүй олон аль чадах хэрэг олон бүтээлүүд оролцдог байсан байхгүй. Тэгээ яг автуулганы нэг экспо үзсэн болно. Бүтээлүүд маань гарна. Тэгээд тийчээс болохоор миний хийдэг байсан юм нь болохоор зүгээр л тэгээ миний одоо хийсэн бүтээлүүд хүмүүс хараад яаж реактлж юм те хоорондоо юу ярьж юм гэдэл аяг ажилтдаг байсан. За тэгсэн чинь өөрөө яг компани байгуулад за ингээд авахураад за тэгээд эргээ бодгоо тэрнээс би юу авсан бэ гэсэн чинь ерөөдөө түрүүний хэлхүүдээр хайл гарсан гэдэг point. Яг нөгөө хэрэглэгч гэхдээ энэ хэрэглэгч нь бол клиенттэй. Гэхдээ клиентийн хэрэглэгч гэж бас байна. Тэгвэл тэр хэрэглэгчтэй илүү одоо бодоогүйгээсээ болоод тэгээд угаасаа өөртөө болон тухайн клиенттэй манай захиалагчтай таарсан дизайныг хийх гээл тэндээс нь бас ингээл сөөхөн болчихгоо өөний төлөө нойр хоргоо гэж ажиллаа тэрнээсээ болоод ингээд гардагчгүй ингээл офс дотроо ингээл хонж өнжөөд ажиллаждаг. Тэгмүүд яасан бэхээр мэдээж тэр захиалагч нь 8 зорилготой байгаад ирсэн байгаа шүү дээ тийм. Бодлоготой 20% үнэхээр байна ч юм уу тийм. За брэнд би ингээд зах зээл танилцуулаараа тодорхой зорилготой өгөөс ирж байгаа. Тийм. Ямар зорилгоо зүгээр сошиал пост хийгээд өгөө биш тийм. Бүтээхнээ зармаар байна гэж. Тэгвэл тэр зорилго нь өөртөө амар сайн ороогүй тийм амар өнгөцхөн орсноосоо болоод айгүй олон түмнүүд алдсан байна гэж ойлгосон. Тэгвэл тэжээс уусаа яасан бэ гэхээр мэдээж
тэгээд захиалагч нь өөртөө хүрээгүй. Тэгээд би өөрөө тэгээд хэрэгцээ ойлгоогүй. Зах зээлийн мэдрэг үсээ болоод бас бабаа явуулчих واخхой. Үсээ дамуурхан мар ойлгомжтой. За тэгээд энэс ойлгож авсан зүйл нь бол эргэж яагаад хэрэгцээ яагаад амар сонсоогүй юм бэ? Яагаад зах зээлийн мэдрэг юм бэ гэдэг аюул олон зүйлүүдээс сурсан. Тэгээд тэнцэнний дараагаас бол тийм саний ерөнхий түүх яадны гайхсан би марцаад ерөнхий дандаа фэл ерөнхий хэлсэн гэсэн. Тэгээд энэ олон фэлийн үндснээс ерөнхий хөөрхөн компак хийсэн. Тэр нь болохоор бууж өгөөгүй л дээ. Тэгээд 2018 онд болохоор Батчин гэдэг одоо манай партнер байгаа. Тэгээд Томчгийн Батчтай нэлээд сайн таних баг. Тэгээд Батчтайгаа танилцаад 2018 онд UB паспортод ороод тэгээд тэнцэнээс UBP Media гэдэг маркетинг эйженси ерөөхдөө хамтарч үүсгэн байгуулсан. Тэгээд тэнцэнээс амар том perspective change хийсэн зүйл нь болохоор алдагаа олж харсан нэг зэрэг байсан. Тэр нь болохоор яг л хэрэглэгчтэй ойлгох харах гэдэг юмнуудыг байна. Тэгээд энэ болохоор сайн аягүй болгоо хэрэглэгчтэйгээ сонсох ингээ янз бүрийн аягүй гол хоолцсон л да. Тэгээд энэс надаа хамгийн гол зүйл бодох чинь хэрэглэгчээ мэддэг байх, мэдэрдэг байх хоёр амар өөр. Эндээс хэрэглэгчийн одоо нэг датаг нь авах, 2 дата, 3 дата, тэгээд бүдүүн хуруутай байна, нарийн хуруутай байна. За ингээ бүх мэддэг юм авчихна. Гэхдээ мэдрэмж гэдэг зүйл чинь болохоор яг хэрэглэгчдийг бараг пин хувааж угаас наагур тийм яриа явж ирсэн хэрэглэгчээ мэдэрдэг байна гэдэг зүйл болж байна. Тэр яг тэр бидэд нөгөө UB password гэдэг бүтээгдэхүүн ерөөдөө гаргаж байгаа. Тэр чинь ясандээ техникээр зүйл юм. Жижигхэн купоны төвчрөх өгцгөн арга. Гэхдээ бид нар өөрсдөө анх зүгээр хийжсэн зорилго нь амар сонирхолтой тийм ингээд залуучуудыг ингээд гаргая тийм хоорондоо уулзуулъя тийм нэг дайц хайдаг Монгол соёлыг хадгалж үлдээ гэдэг үгээс гаргасан бүтээгдэхүүн. Тэгээд 3 жилийн дараа манай офс нэг манай хэрэглэгч нь өөр орж ирсэн. Тэгээд орж ирсэн ингээд бүх ингээд паспортаа авчихсан. Тэгээд тэд ингээд зураа чинүүлээд криз болсон. Тэгээд харсан чинь тэд охинтой шүү ингээд уусаа нээлтэн ярьж байгаа. Чи яагаад ингэ байдаг тийм ээ гэмүүд шүү дээ. Тэр хүний амьдралын 2 жилийн дорсомж нь энэ дотор байгаа. Амьсгал. Энэ бол зүгээр л бүтээгдэхүүнтэй. Гэхдээ тэр бүтээгдэхүүнтэй илүү үнц нь миний бүтээгдэхүүн тэгээд тухайн хүнд ямар үнцнүүдийг өгч чаддсан бэ гэдэг зүйл рүү орж чадах юм бол надад бол энэ дизайн гэдэг бол дараагийн юм байна гэж. За тэгээд дизайн гэдэг хүмүүс маань тэрийг хараагүйгээс болоод амар тийм дутуу гэнэсэн. Одоо бүтээгдэхүүнийхаа бүрэн потенциалыг мэдээгүй тийм дизайн дайрч гаргадаг байна гэж. За тэгээд энэ дээр болохоор яг хэлцүүлнэ хэрэглэгчийг мэддэг байж болно. Гэтэ чи хэрэг зүйлийг мэддэг. Тэ. Чи бүр мэдэрдэг юм уу? Тэ. Эмоцийг мэдэрдэг юм уу? Чиний бүтээгдэхүүнийг хэрэглээд ямар реакшн гаргах юм бэ? Тэ. Гэдэг зүйл. Тэгээд энэ дээр амар сонирхолтой видео YouTube дээр ч гэсэн зөвхөн одоо пассворд маркетингийн кампайн за тэгээд level гэдэг айгүй олон төрлийн юм л орцдог үзсэн л дээ. Тэгвэл яг л адилхан дизайн гэдэг зүйл үүсээ завшил гэсэн үг шүү дээ. Бүх юмыг завшиж болно. Тэ. Одоо нэг супер яваадгаа захирлууд нь байна. Тэр чинь бизнестэй хурцлж байгаа шүү дээ. Одоо жилийн план. Тэгээд хүмүүс ч гэсэн одоо тэгээд өнөөдөр гарахтаа мэдээж тухайн өдрөө ингээд төлөвлөсөн гэдэг үү. Тэр чинь тэгэл хурцлж орсон. Тухайн өдрөө дизайнлж шүү дээ. Тэгээд энерги, цагаа. Тэнтэй яг адилхан бүх зүйл загварчлал дизайн гэдэг зүйл чинь ингээд байд юм байна. Гэдэг зүйл рүү ерөөд одоо дизайн гэдэг амар тийм одоо хийсвэр тийм ертөнцийн төсөөлөс зүгээр л бидний амьдрал өөрөө ерөөд дизайн гэсэн байна. За тэгвэл сарын хэлсэн жишээн дээр ч гэсэн бид тэр олон юмдаа нэг орлож үзэж явах та амар ойлгосон зүйл нь чиний одоо загварчлах байгаа зүйл тийм маркетинг кампайн ч нэг сошиал пост байна уу, утасны аппликейшн ч байна уу, нэг ивент ч байна уу, одоо энэ ивент болж байна. Тэгээ энэ ивент ч юм уу те, одоо энэ зүйлийг чи ингээд заварчлах байгаа бол тэр зүйлээ гүнзгий орж чадах юм бол чиний хийх зүйл чинь ерөөсөө энэ нүдэнд харагдах дизайн ерөөсөө биш. Дандаа юм хийсвэр концепт бол дандаа хөрд. Тэр нь юу ч хэлэх гэхээр одоо хэвлээ ингээд модель бид юу гэсэн та сайт партиг сонсчихсон бол тэр хөөе партнер гэдэг. Тэгээд зүгээр тэ хөөх мөнгө олчоо тэ ингээ ивент хийчихээ. За тэгээд хүмүүсийн ингээ тухтай байх хэрэгтэй гэдэг. Ширээ саналхаа дизайныг ингээ өөрчлөл болно. Гэхдээ
тэрлүү шүү дээ гүнзгий орж чадвал одоо саяны манай пасар гэдэг бүтээгдэхүүн шиг гүнзгий орох юм бол тий хүний амьдралаас чи амар чухал 20 цагийг аз жаргалтай болгож чадах уу гэдэг асуулт. Түл чи амьдрал нь 20 цагийг авч байгаа бол чи тэр 2 цагийг яаж аз жаргалтай болгож загварчлах юм бэ гэж бодгоод шүү дээ. Тэр эвэнтийг ус хүн өөдөөс оос ирэхээс ахуулаад хизэн 0 ор хизэн гарах те юу авчаад хаашаа явах те пив авчаад хаана зогсох гэдэг бүх юмыг чи загварчлах хэрэгтэй болж. Чи өөрөө жүжиглж үзэн те одоо нөгөө хэрэглэгч ойлгоод байна. Тэрнтэй аяг үзтэй. Тэгж өгөх юм лээс те чи яаж аз жаргалтай болох дизайн гэдэг чинь эсвэл crazy сонсож байгаа байхгүй. Тэр зүйлийн төлөө одоо хүсэж тэмүүлэх нь энэ дизайн хүмүүсийн одоо дотор нь унтахгүй байдаг тэр мотор нь ч юм уу тэр зүйл надад болж хөрөх юм байна гэдэг ерөөдөө ойлгож байна. Тэнгүүд яг нөө төрний одоо аппликейшн байна уу ямар нэгэн digital product байна уу тэр вебсайт нь whatever тэднэр нь яавал одоо үнцэнтэй болох юм бэ гэхээр тэр вебсайтыг яах гэж байна. Тэ яах гэж энэ аппликейшн хийгээд байгаа. Хэдэн зүйл рүү бүр гүнзгий орж чадах юм бол чиний хийж байгаа зүйл чинь ерөөсөө UI биш тэ юм хийсвэр тэ чамайг тэ болио гэдэг төлөв шиг ингэ таалга өсгөө гарах гэхэд хоргож одоо тэ авч үлдэх зүйл чинь тэр одоо тэр чиний хийх гэдэг байгаа тэр дизайна тодорхойлж юм байна гэж хэлсэн. Тэн дээр амар сонирхолтой хийх кейс бас хэрэгтэй байна. Тэгмүүд тэн дээр болохоор амар олон тэ дизайнерээс хүмүүс дандаа асуултыг төрж ирнэ. Тэгээ дандаа ингээд амар олон асуултууд асууна. Тэгээ тэрэнд нь дандаа амар хариулт хичээдэг. Тэ шийдэл гаргах хичээдэг. Тэгвэл одоо хариулахаас өмнө зөв асууж гинүү гэдэг асуултыг асуухаа бид амсарч. Тэгвэл ихэнх одоо бид нар одоо чинь таны гэдэг өөрсдөө баг дээр болохоор юу гэж толгойд драйв question яг чамайг хөдлөх тэр асуулт чинь юу юм бэ? Тэр асуулт амар буруу тавьсан суулж амар олон хэрэггүй ажлууд тийм явдаг тэр төслүүртүүдэд хүрэхгүйгүй дээр өрсөлдөж болдог. Тэгвэл тэр хариулт тавихаас өмнө бид нар яг зөв асууж гин үү гэдэг асуултыг амар сайн асуух хэрэгтэй. Тэгээд энэ нэг ярих гэдэг жишээ нь болохоор энэ слайд гарч ирэхгүй шүү дээ. Тэр нь болохоор бид UPP дээр хийсэн өглөө гэдэг кампайн та сонсчихсон байлгаа гэж. Аваад төрсөн юм байна. За тэгэхээр тэр өглөө гэдэг кампайн дээр болохоор компани ерөнхийдөө зорилго нь мэдээж тодорхой орж ирж байна. Яа залуучуудыг сонгуул санал өгүүлэх вэ? Гэтэ тэгж асуух юм бол бид нар бараг энэ улс төрч дөөс нь бараг ялгаагүй юм их байхгүй юу? Бүр болохгүй л дээ өөртөө хөрөнгөлт мөнгө өгч үзэн нэ. Салаа очроо. Тэгвэл энэчээс бид нар буруу асуулт тавьж ирэх юм бол амар буруу ердөө тэг юмнууд явах юм байна гэдэг үүднээс бид нар асуултаа дахиад редактор хийсэн. Тэгвэл бид нар яаж тэг залуу хүмүүс тэг өөрөө гэсэн үзэл бодолтой байх, нийгмийн идэвхтэй байх тэг ингээ өөрсдөө чинь одоо тэг төлөөлж гарч байгаа тэр хүнийг та нар өөрсдөө шийдээд сонгоод тэр хүнийг ингээ шаардж амьдрах нь хариулттай кул эргэн гэдэг одоо тэр концептыг ойлгох вэ гэдэг бодоод үзэнгүүт амар олон зүйл байна. Гарч байгаа контентууд нь маань гэсэн амар хүрэж байгаа мессеж агуулгууд маань амар өөрч. Тэр мессеж агуулгаас чинь бид нар ямар дизайн хийх вэ гэдэг дараагийн зүйл гарч. Тэгвэл тийчнээс одоо чинь түл яаж түл энэ үр дүндээ хүрэх вэ гэмүүд тэгээ магадгүй залуучууд бол мэдээж тэгээ кул өөрсдийнхээ identity-г л одоо наахыг хүсэн дээ. Одоо чинь UI UX design гэдэг чинь нэг identity шүү дээ. Тэгэхээр энэ нэгээр ингээ кул байх гэж шүү дээ. За тийм ч юм уу. За тэгээд нөгөө талаар нь тэгээ одоо Монгол гэдэг бас хөрх амжилттай. За тэрийг бас өдөө хэрэгтэй байна ч юм уу тийм. Тэр юмх одоо сонирхолтой одоо акшнууд гарч ирээд тэгээд тийчээс нөгөө одоо дээлтэй алхалт болохоор тэгээ кул Монгол залуучууд малчууд гэдэг айдианууд ондорч гарч байгаа. Тэгээд одоо асуулт амар зөв тодорхойлж тавих юм бол санаа үлдээж өгч тусах. Ингэж болох юм байна, ингэж болох юм байна, ингэж болох юм, ингэж болох юм. Дараагийн шийдлүүд бол байнгын байна. Тэгээс хамгийн гол зүйл нь асуудал зөв тодорхойлох юм байна гэдэг нэг point байна. За тэгээд одоо л технологийн салбар руу орсон. Тэгээд маркетингийн салбарт ирэхдээ 2-3 жил
байх хугацаанд амар том ажилласан байсан нэг зүйл нь юу гэхээр сошиал медиа тий уусаа бүх хүмүүс одоо хэрэгжилж байгаа тий Монгол улсын 96% active social user гэсэн байгаа юм. Тэгэхээр social платформуд гэдэг зүйлийг ашиглаж бид нэр маркетинг хийдэг байсан. Тухайн хэлээр хурж тий тухайн контентоор хурж гэдэг юм. За тэгвэл хүмүүс энэ social платформ гэдэг зүйл рүү угаасаа ингэ орчлоо. Яг л энэ дотор чи амар том нийгмийн хэрэгцээнүүдийг хангаад байна шүү дээ. Ганцхан аппликейшн өгч чадахгүй зүйл гэсэн. Тэр нөгөөсөө хүнд амар олон хэрэгцээ байгаа тийм нийгмийн хүнтэй ярилцах тийм хүмүүст үнэлүүлэх тийм хүмүүст магтуулах та тэр алгаа тасуулах өөрөөр ямар нэг тийм одоо нийгмийн юунууд ба нэг хэрэгцээнүүд ба тэр хэрэгцээнүүдийг бүгд ингээ хангасан платформуд дээр хүмүүс одоо амьдралын баг ихэнх хувь өнгөрүүлж байна. Өдөрт дунджаар 6-аас тийм 7 цаг тийм 70,000 контент өдөрт дунджаар үзэх чинь аимшигтай байна. За тэгмүүд интернет сатглаа сонирхож орсон зүйл нь бол яг энэ. За тэгмүүд энэ social платформ гэдэг зүйлүүд чинь яг хөө тэг хүмүүсийн зөв ашиглаж чадах юм бол тэг зөв хүмүүс нь зөв платформоо зөв ашиглаж чадах юм бол хүчтэй болоод байна шүү дээ. Өөрсдөө push нэмээд цаг хэмжээнд өөрийнхөө үр дүнгийг илүү үр дүнтэй болгож чадчих. Харин тэг буруу платформоо буруу ашиглавал архинд офроос наагаар өмнөд өрхөд амар олон амьдралын сөрөг төсөд аягүй болж байгаа шүү дээ. Тэгмүүд энэ технологи гэдэг зүйл чинь тий амьдралын хэм маягийг бол амар их өөрчилж байгаа. Тэгээд тухайн технологи гэдэг чинь одоо та бидний нүднээр бол амар хурцтай өөрчлөгдөж шүү дээ. Тий. Тэр энэ технологи амар хурцтай өөрчлөж байгаа үед тэгээ одоо бидний одоо UX гэж хэлээд байгаа. Тэгээ user experience руу хэрэглэгчийн туршлага байна шүү дээ. Тэр хэрэглэгчийн туршлага дээр үүсэж одоо дизайн гаргаж ирдэг шүү дээ. Тэгвэл тэр дизайн маань одоо тухайн одоо санаагийн ингээд туршлага дээр сүнслэг ингээд гаргаад ирсэн чинь санаагийн туршлага маргааш гэхэд өөр болов байгаа. Одоо пэргүй одоо зан үйлдэл одоо дадал туршил байгаа шүү дээ. Тэ. Байнга лайк тагдаг гэсэн одоо дадал туршилтай. Бидний одоо Facebook, Instagram одоо тийм одоо хайптай орж шүү дээ. Дайсгал уцаар гэж утгаулцтай. Хүний амьдралыг өөрчлөөж шүү дээ тэр дизайн технологи гэж болж хослоо. Тэгмүүд энэс энэ технологи гэж амар асар уртаа хөгжиж байгаа. Дагаад энэ манай дизайны салбар чинь өөрөө хурцтай өөрчлөгдөж хүмүүсээс ядаж нэг алхам дурд явахгүй бол хүн гэдэг амьд нь хүмүүс чинь behavior зан төлөв гэдэг юм чинь өдөр болгон маш хурцтай өөрчлөгдөж байна. Тэр энэ зүйлийг манай дизайнерууд амар сайн одоо хараад тэрдээ амар хөл нөлөөлөх эртнийхээ санаад байгаа. Одоо digital product гэхэл одоо тэ хатгай вебсайт өөртөө байх болчихсон одоо metaverse гарч ирж байна. 3 инвестор орж ирж байна. 5 метр хүрээ бүгд рүү чиний UX жаа хэвчтэй гэж байна. Ийм зүйлүүд рүү орж ирж байгаа болохоор манай одоо тэ UI UX дизайнеруудын дараагийн челленж үл яг энэ virtual AR, VR баба энэ одоо metaverse юм. Тэдгээр зүйлсүүд рүү бол бидний том челленж юу. Зарим нь ороод ирсэн. Тэгэхээр хэдүүлээ ийшээ ерөөдөө яг даваа орох хэрэгтэй байна гэдэг нэг өнцөг ерөөдөө харсан. За тэгээ энэ чэнэс бас нэг хасан үзхэн зайн social платформуд байна. Тэгээ хүмүүс зөндөө хэрэгжилж байна. Зарим нэг л хүмүүсийн цагийг амар алж байна тий. Зарим нэг ажлаа их уцаахаар тий. Загнуулаад. Тэгээ тэгвэл энэрэс тэгвэл энэ технологи гэдэг зүйл чинь ууг нь бол хүний төлөө зориулж үүссэн зүйлүүд шүү дээ. Хүний одоо үйл ажиллагааг хөнгөвчлөх гэж одоо энэ эсрэгээрээ хүмүүс одоо дөрөвдүгээр юу болох вэ шүү дээ. Тодорхойлсон марчлаа. Тэгсэн. Тэг дөрөв ажил дөрөв хэсэл. Одоо болоо хүмүүс хүнтэйгээ биш одоо хүмүүс машиныг анаа ингээ харьцаад эхэлж байгаа болохоор хэлсэн байд марчлаа. За яалтаас хэлчихсэн зүйл нь энэ зүйл нь амар хурцтай өрсөж болохоор хэдүүлээ дагаж хөсөх хэрэгтэй байна. Тэг хүнийхээ урд заавж явах хэрэгтэй байна. За тэгээд чинээс гэхдээ технологи гэдэг зүйлийг биш одоо хэдүүлээ загварчилж одоо хүнд харуулж өгч байгаа шүү дээ. Энэ загварчлалыг хэдүүлээ зөв хийх юм бол энэ технологиг бол буруугаар ашигладаг тийм. Чинь бол хоёр өөр хүний Instagram бол шал өөр хоёр ертөнц шүү дээ тийм. Тэгэхээр технологиг буруу ашиглалтууд амар их байгаа. Тэгвэл бид нар чинь одоо ясандээ тийм асуудлыг шийдвэрлэгчтэй одоо хүмүүсийн төлөө дизайн гаргадаг мөртлөө эсрэгээр бас хүмүүсийг алдаг дизайнууд амар хийдэг. Тэгэхээр сошиал дизайныг бол хүчтэй байлгүй дээ тийм. Тэгэхээр тэнэр бол
Тэгэл Infinity Feed, Like button зохиосон хүмүүсүүд нь өөрсдөө notification унтраагаад зураг зүгтаараа гэдэг байна шүү дээ. Аппликейшнаас. Тэгвэл энтэй яг адилхан хэдүүлээ бас амар том ухамсартай байх хэрэгтэй байна. Тэ бидний хүнд өгдөг, тэг хүнийг сайжруулдаг технологи бий болгоод тэрнийхээ UI UX дизайн болгоод тэрний хавьдлуу явахгүй амар олон тийм сөрөг зүйлсүүд бол амар болох юм шиг санаж байгаа. Тэгвэл нөгөө US тэр нөгөө Марк Зукербергийн нөгөө ажилтан хажуугаар авах цаана зураг байсан шүү дээ. Бахан хүмүүс нөгөө клоус túсэн. Тэгээ магадгүй энэ технологийн мэдээж амар давхлууд угаасаа байгаа. Тэгээ тэр дотор нөгөө хүмүүс хийж болтгүй байсан бүхнүүдээ хийж эхэлж байна. Тэ. Тэгэхээр өөр талаараа бас муу талаа бас байгаа. Тэ. Одоо энэ гашиг энэ гашиг чинь болчих юм бол тэ энэ технологи хүнээ тэ сайжруулахгүй хөгжүүлэхгүй байгаа. Энэ болохоор яг илүү миний болон одоо миний одоо үүсгэн болгож байгаа Tiny гэдэг энэ технологийн компани амар ойлцоо зүйл. Бид нар гэсэн яагаад Tiny бий болгоод байгаа вэ гэвэл яг л адилхан түрүүний гол асуулт нь бид нэр хүмүүсийг зогсолтгүй үргэлж сайжруулж хөгжүүлдэг. Гэхдээ одоо virtual ертөнцийн нэг хийсвэр аватараа бүтээгээд тэр аватараа байг хөгжүүлээл тэр аватар нь уулын супер болоод тэр аватар нь ингээл байж аваад орчинтой болоод байх биш. Чи амьдрал дээр тэгвэл сайжиж байгаа юм уу? Чи амьдрал дээр орчинтой болж байгаа юм уу? Гэдэг рүү н орох хэрэгтэй байна. Яг хүн гэдэг зүйлээ хайж болохгүй. Үнэхээр яг user experience яг user гэдэг үг орж байгаа бол яг user рүү илүү орох хэрэгтэй байна. Хүнээ хөгжүүлж гэдэг технологи бий болохын тулд өөртөө бид Tiny өртөө үүсэн байлаад тэр тэрийг өртөө хийг явж байгаа гэсэн. За тэгвэл бид түрүү нэг хамгийн нэг багшаагаа дүрдээд урдсан. Сонирхолтой асуулт асуув. Тэр багш нь одоо болохоор өөртөө маань заалан зогсож байгаа маань мэндээ өгш. Би өөрөө шүтээсээ төгссөн. За тэгээд одоо болохоор би тодорхой хэмжээнд хариулъя гэж сая ирэх цаадаа бодож исэн чинь нарийн өөрчлөлт өгөөлээ. Яг л голдоод байгаа. Тэгэхээр тэрний бас мэхэр энэ design use technology design технологи гэдгээр чи хамтдаа байж тийм хүн төрөлхтний ирээдүйд өөрчлөлт байна. Хүмүүсийн зам төлөвч өөрчлөлт байна. Тэ яриад байгаа user experience хэрэглэгч чинь туршлагыг өөрчлөлт байна. Тийм болохоор өнөөдрийн хэлэхэд хамгийн гол point нь тэ манай чи амар олон UI UX дизайнерууд байна. Ганц хэлэх юм нь чээс гараад яг одоо технологи руугаа ор технологи судлаад гэж. За баярлалаа.